Хөтөлбөртэй хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хүрсээр байна. Яг одоо та бүхэндээ за хөтөлбөрийн зочдыг уулзуулахад бэлэмсэн байна. Студид маань зочд маань хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За энэ удаагийн зочдоор за Хотел спортын сонирхогчтой холбооны гишүүн Чинзориг, за эцэгхийн төлөөлөл Архичаа, за өсвөрийн шилдэг тамирчин Хаширдэн, за Хотел спортын залуу тамирчин Мандах нар хүрэлцэн ирсэн байна. За Хотел спорт гэдэг спорт за сүүлийн үед бол нэлээдгүй бас сонсогдох болсон тийм ээ. Ер нь бол бас хүмүүсийн хувьд бол төдийлөн сайн мэддэггүй спорт болоо гэж би бас хувьдаа бодож байна. За энэ спортын талаар ярий, за мөн Хотел энэ сонирхчдын холбооны талаар бас ярьж яриагаа хэдүүлээ эхлүүлэе гэж бодож байна. Тэгээд за энэ холбооны анх одоо үйл ажиллагаа хязгаарнаас эхэллөө, ямар зорилгоор байгуулагдаж байна? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 2018 онд бидний нэг хэсэг нөхөд нийлээд энэ Хотел гэдэг чинь яг оюун ухааныг хөгжүүлсэн сургууль их хурдан сурдаг. Тэгээд Монголд энэ хөгжих бүрэн боломжтой юм байна гэж үзээд төрийн бас байгуулсан. Одоо тэгээ одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь холбоо байгуулсан хойш бид нар 8 аймаг за Улаанбаатарын баг бүх дүүргүүдэд нэвтрүүлсэн байгаа. Тэгээд одоо энэ улмал одоо цааш одоо тамирчид, тоглогчид бол нэмэгдэж байгаа. Ер нь бас танигдаад байсан. Ер нь Хотел гэдэг маань өөрөө 1800-аад оны үед Англид бий болсон. Тэгээд тухайн үед Реверс гэдэг нэртэй байжгаад 1970-аад онд Япон улс одоо маркетинг хийгээд маш олон хүмүүст тухайн Япон улстай баг үндэсний спорт, оюуны спорт бол хүртэл нь одоо хөгжүүлж чадсан байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор Хотел маань олон хүн танигдаад ирэнгүүт одоо дэлхийн улсууд сонирхоод эхэлсэн. Манай улс жишээлбэл 18 онд дэлхийн Хотелын холбооны 68 дахь гишүүн болж одоо нисэж байлаа. За хэдүүлээ дөрөвтэй за энэ спорт бол илүү дотн танилцсанаа. За тамирчидтайгаа танилцъя. За миний дөрөв гэдэг үлдээ тэгээд ер нь хэдэн наснаас анх энэ Хотел спортод орсон? Би Мандах гэдэг би 6 настай. 6 настай. Яагаад энэ спортыг сонирхолсон юм? Гоё болохоор нөө. За миний дөрөв бас өсвөрийн бас шилдэг тамирч шүү дээ тийм. Бас олон улсад бас Монгол улсын нэр төрийг бас авч яваа, өндөрт авч яваа юм гайхалтай тамирчин байгаа. За анх хизэнээс анх энэ спортыг сонирхолоо яагаад ийшээгээ орчив тийм? Намайг Хаширдэн гэдэг. Тэгэхэд анх би 2018 онд игч маань сурсныхаа ардаас надад зааж өгсөн. Тэгэд энэ спорт надад үнэхээр таалагдсан болохоор би энийг үргэлжлүүлж явсаар байгаад одоо хүртэл тоглож олон улсын тэмцээн, улсынхаа тэмцээн эдгээрт оролцож явж байгаа. Энэ спортын яг юу чамд таалагдчихав? Стратеги амир хэрэгтэй. Тэгээд ер нь төвчээртэй байдал итэр нь маш сайн гоё санагдчихсэн. За ер нь бол яг манай Монгол улсын хувьд бол энэ хүү спорт, за Хотел спорт за ер нь нэлээд сүүл рүү хожуу бас хөгжиж гэнэ үү гэж бас харж байна л да тий. За яг ингэж хөгжихийн хувьд за ер нь бол залуучууд тэр дундаа баг хүүхдүүд, бага насны хүүхдүүд маань нэлээдгүй яг энэ спорт руу сонирхож орж ирж гэнэ үү гэж бодож байна. Энэ тал дээр ер нь таны бодол ямар байдгийг? Тэгэлгүй яах вэ? Бид ер нь холбоогоо байгуулчаад хамгийн анх ингээд ойр дотныхантай ингээд танилцуулж явсан. Тэгээд тэндээс сургуулиудад тий тэгээд танилцуулаад за мөн аймагуудаас сонирхоод эхэлсэн. Үүнийг дагаад клубүүд байгуулж гисэн. Тэгээд клубүүд за сургууль дээр бас ингээд хичээлүүд тэгэхээр ингээд хүүхдүүд маань өөр ирэхгүй ингээд биеиндээ татагдаад ингээд энэ спорт маань одоо нэлээд хөгжилтэй байгаа. Бид яг ингээд өдөр тутамд анх эхлэхдээ бол ингээд таниулах зорилгоор ингээд сурчлагаа хүмүүст ингээд ойлгох гад явдаг гэсэн бол одоо энэ маань өөр ингээд баг ингээд хүмүүс биенээсээ таниад ингээд тэмцээнд оролцъё гэдэг ирж байна. Заагаад өгч ирж байна тийм. Тэгэхээр ийм зарчмаар л одоо хөгжил явж байна да. Тэгээ бас Хотелын нэг онцлог болохоор жил болгон дэлхийн аварга болдог. Мөн Азийн аваргын тэмцээн болдог. Тэгээ тэн дээр бас тамирчтай хамруулаад ирэнгүүт бас нэлээд танигдаж эхэлж байгаа гэсэн.
Ерөнхийдөө бас хамруулаад за тэгээд тэндээсээ бас амжилт үзүүлээд эхэлж байгаа. Амжилт үзүүлээд тэгэхээр хүмүүс маань хөгжлийн бас түлхэж олж байгаа болоо гэж бодож байна тийм ээ. За эцэг эхийн төлөөлөл манаас манай институтэд хүрэлцэн ирсэн байгаа тийм. Ер нь бол хүүхдүүдээ за энэ хүү спорт руу оруулах. За оруулснараа энэ хүүхдүүдэд ер нь хэр юм ач холбогдолтой гэж харж байна ер нь таны. За мэдээж одоо бүх эцэг эхчүүдийн хувьд одоо хүүхдээ хичээл номынх нь хажуугаар ямар нэгэн спортоор ч юм уу тийм ингээ уралдаан тэмцээнд оруулах тий хүүхдээ одоо хөгжүүлэхийг хүсч зорддог. За би яг тэрний нэгэн адилаар хүүгээ одоо 2 дугаар ангиас нь эхлээд энэ Атила гэдэг спортыг одоо бас анх сонсоод тэгээд хамгийн миний одоо гол сонирхол татсан юм надаа гадаад тэр нөх харилцаа холбоо дэлхийн одоо 70 гаруй оронд тий түгээн дэлгэрсэн спорт байна гэдэг энэ боломжийг бас олж харсан. Тэгээд мэдээж хүүгээ одоо гадаад ертөнцид танилцуулъя тий энэ гадагш нь одоо тэмцээн уралдаанд оролдог одоо тэмшилдэг тамирчин болгоё гэж юу нь бас миний анхны зорилго бол энэ байсан. Энэ ч зорилгоондоо хүрэхийн тулд одоо хүүгээ би бол тасралтгүй одоо сургалтанд нь хамруулж тэгээд ухаан үе болгонд болж байгаа одоо тэмцээн уралдаанд бол бид хоёр бол тасралтгүй ордог байсан. Анхны удаа одоо жижигхэн 7 настай хүүхд анх тэмцээнд ороод хожигдоод уйлаад гарч ирдэг ч үе байсан тий. Ингээ яваандаа тэмцээнд ороод олон бас Атилагийн хөөрхөн найзуутай болж байгаа, ах нар эгч нартай болж байгаа тий. Ингэх тусмаа одоо улан хүү маань одоо тэмцээндээ ч орох сонирхолтой энэ спортоор хичээлэх гэр бүлэрээ бас хичээлэн тий. Тэгээд цаашлаад одоо хүү маань нөгөө анх уйлдаг байсан хүүхэд маань дандаа хожоод гарч ирдэг байсан. Бараг ингээд бараг инээгээл одоо бараг тэмцээн болоод явах хангууд би төрүүлнэ ээжээ гэж ордог байсан. Би ч гэсэн бараг миний хүү төрүүлнэ л гэсэн тийм бодолтой л байдаг байсан. Тэгээд төрүүлэх нь одоо гол биш. Энэ спортоор хичээлснээр одоо миний хүүд бол маш олон онцлог давуу талууд бол гарсан. За жишээ нь одоо маш доктортой одоо сурж байна. Одоо ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд нь суу сургах эрэгтэй хүүхдүүдийн хувьд тэр одоо аюул чухал асуудал байдаг шүү дээ тий. За тэр бол одоо ямар ч асуудал авахгүй суугаа сурдаг болсон. За бүр цаашлаад одоо эн чинь ингээд маш энгийн айгүй хөрх ингээд бүгдээр гэр бүлэрээ одоо 1 минутын дотор сурах боломжтой одоо өрөөтэй. Гэсэн хэрнээ цаашдаа сураад ингээд учруулаад ирэхээр маш хөөрхөн одоо оюун ухаан толгой ажиллуулна нарийнчлаад юм ингээд бодно шийдвэр гаргана тий. Тэгэхээр юмыг одоо олон талаас нь ганцхан талаасаа юм биш юм байна энэ чинь маш олон боломж байдаг юм байна. Энэ дондроос нь бас хамгийн оновчтой юм биш байдгийн байх гэх юм уу тий. Ийм одоо зүйлүүдийг бол хүмүүс маань бол олж харсан. Ерөнхийдөө соёлын спортоор нь манай Монгол улс бас дэлхийд нэлээд дээгүр сүүлийн жилүүдэд нэлээд дээгүр бишигддэг боллоо. За шатар даамаар тий. Ерөнхийдөө нэлээд бас амжилтыг үзүүлдэг болчлоо. Тэр дундаа өсвөр насныхан. За ер нь Атила спорт за саяхнаас ер нь хөгжиж байгаа ч гэсэн манай Монгол улсын хувьд ер нь дэлхийд хэр дээгүр зэрэгэл ер нь агсан байдаг юм бол. Юу анх 18 онд дэлхийн аваргын тэмцээнд орж исэн. Тэгээ миний ер нь урилгаар юм да. Дөнгөж исчихсэн учраас одоо бидэрт тэмцээнд орооч гэдэг. За тэгээ тэнд очиод нийт 80 хэдэн улсаас ямар ч лээс нэг хамгийн сүүлд орчихсон эхний жилд бол ирсэн. За тэгээ түүнээс хойш одоо манайхан байр агсаар байгаа. Ер нь 15 дугаар байдал явж байгаа. Тий. Тэгэхээр маш хурцтай бол нахад яваад. Тийм байна тий. За дүүгийн хувьд бас одоо тэмцээн уралдаан. Сая 2025 онд он гараад бас нэг дотоодын тэмцээнд бас төрүүлсэн байгаа тий. Алтан медаль нь тэнд байна. Төрүүлсэн байгаа. Ер нь бас оюуны спортоор түрүүнд хэлсэнчлээ аюу энэ дэлхийд юм мундаг байгаа. За өсвөрөөс юм бага наснаас юм мундаг байгаа хөвгүүд дотоодын тэмцээн уралдаан бол нэлийн ширүү өрсөлдөөнтэй болдог болов гэж бодож байна тий. Тэмцээн дээр бол яг тэрнээс би илүүгээд яг хожно гэж яг бодож ирнэ болохгүй. Ер нь төлөвлөөгүй юмуд гарч магадгүй. Түүнийг хожно гэд бодсон ч яалчгүй заримдаа тоглолт гээд ганцхан үдлээс олж иргэдэг болохоор хожигч тийм тохиолдол зөндөө байдаг. Эцэг эхчүүд яг энэ спортод бас хүүхдүүдэд түлхэж оруулах, хүүхдэд сонирхлын татвалгад эцэгхийн бас нөлөө маш их хэрэгтэй гэж бодож байна л да. Тийм түлхэц нэлээд сайн байх хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Ер нь хүндрэлтэй зүйл ч гэдэм. Одоо бас нэг хажуугаар нь сургууль соёл, бас ерөнхий боловсролын сургууль гэж байгаа даа шүү дээ. Хүүхдүүдэд бас хэд их ачаал ч юм уу. Ер нь нэг тийм хэцүү дарамттай зүйл ер нь хэрд байдгийг. За тийм. Мэдээж эцэгчүүд одоо нөгөө хөлөг тоглоомод маш олон тоглоомод байгаа шүү дээ тийм. За шатар даам одоо манай хамгийн одоо хүмүүсийн нийтлэг одоо мэддэг тийм. За ингээд энэ оюуны энэ Атила спортод бас мөн адилхан шатар даам шиг бас ингээд 64 нүдэлтэй юм бүлэгтэй бас юм спорт оюуны тийм. Тэгэхээр
мэдээж нөгөө хөлөг тоглоом болон өөр өөрийн онцлогтой. За миний бодлоор яагаад одоо бас багада шатар дам тоглож өссөн хүүхэдтэй би бол манай аав тоглолдог. Тэгээд яагаад энэ спортыг сонсон гэхээр зэрэг сурахад маш ялбархан. Дүрмэн маш энгийн. Тэгсэн хэрнээ нөгөө бодно тэ шийдвэрган хаана нүүх үү гэдгээ бодоход бол нөгөө тал ямар би байх уу тэ нүхийн тул би яах уу гэд маш олон юм. 2 3 давхар цаатыг бас бодоод байна тий. За тэгэхээр зэрэг энэ спортыг нэгдүгээрт сонгосон. Хоёрдугаар болохоор зэрэг бас одоо юу гэдэг нөгөө шинэ соргог Монголд нэвтэрч байгаа спорт болохоор бас амжилт гарах бас тэр магадлал тэмцээ бас илүү өндөр байна шүү дээ тийм ээ. За манай хүмүүс болохоор энийг хичээлийнхаа хажуу сурах тул одоо ямар нэгэн одоо энд дарамт одоо хүндрэл байхгүй. Харин ч одоо тэр хичээлд нь илүү түлхэц болж байгаа гэж үзэж байгаа. Ялангуяа одоо эн чинь тэг бүхэл одоо математикийн хичээлүүд гэдэг ч юм уу тий. Тэр сууж сурна тий. Хүнтэй харьцаж сурна тий. Тэгээд багаар ажиллах сурах гэдэг юмыг бас би энэ спорт нэг төвчээр хүлээцтэй. Тэгээ би сүүлийн үед энэ тэмцээнүүдээр ажиллаад хараа энэ багаар тоглох гэдэг юмыг энэ спорт аюул сайн хөгжүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Энэ багаар тоглолт юм. Үгүй одоо ингээд ганцаар тоглож байсан тэр багийн юу тий спорт. Тэгээд багаараа бас энэ чинь амжилт гаргана. Үзүүлэлтүүдээр ингээд бас дэлхийдээ бас чагсана. Хоёрдугаар талаар зэрэг одоо энэ хүүхдүүд энэ тэмцээнд орохороо бас манай нөгөө хүмүүсээс асуудгийг ингээд тэр дэлхийн одоо энэ тэмцээнүүд чинь одоо ингээд шууд нөгөө оноолт юугаараа тараад энэ 6 настай хүүхд 70 настай хүнтэй ч тоглоно таарна. Дэлхийн аврагын тэмцээн дээр. Тэрэн дээр хүмүүс аягүй гайхаад байдаг. Ийм жоохон хүүхд бүр ингээд тэр 70 настай хүүхд чинь мэдээж одоо баг хожигдсон штэ гэдэг бодоо. Одоо шатар даамар одгонд бас нэлээд ингээд дуршлагтай тий ингээд хүн энэ хоёр тэгтэл тэр насны зөрөө ер нь бол байхгүй. Тухайн үед тэр хөлөг дээрээ тэр үедээ хин сайн тэ бас юмаа төвлөр тэр юмаа яаж нөгөө хүний нүүдэл юмаа хэр харж яах гэдэг юм уу. Тэ мэдээж бас дуршлаг байлгүй байх уу. Энэ бас нөлөөлөд магадгүй бага насны хүүхдүүд тэр хүмүүсийг хажиж явах тохиолдол зөндөө гарна. Тий. Гэхдээ хэдийч тэр хүнтэй тоглоод хожигдсон ч гэсэн энэ тоглолтынхаа явцад энэ хүүхд тэр нөгөө тэр эргүүлсэн дискийнхаа хэмжээг оноо цуглуулж авч явж байдаг байхгүй юу? Энэ оноонуудаар нь энэ чинь тэр оноолт юм дэлхийн албаны бүр системтэй тэрнгээр нь тэр тухайн тэмцээн уралдааныхаа насны ангилд цуглуулсан оноогоор нь тэр насныхын ангилаар нь байр юм эзлүүлдэг. Бас тийм онцлогтой ялгаатай юм спорт байгаа тий. Тэгээд би эндээс нөгөө тэр багаар тэр хүмүүстэй харилцаа гэдгийг юу гэж харж үзэж байгаа хэрэг зэрэг одоо хүн ингээд бид нар ч гэсэн ингээд ажлын байран дээр гараад насны хүмүүстэй харьцдаг шүү дээ. Өөрөөсөө бага насны хүмүүстэй, ахмад настай хүмүүстэй ч харьцдаг тий. Тэгэхээр эдгээр энэ Отила гэдэг тоглоом тоосноор маш олон ясны ялгаатай хүмүүстэй гоё ингээд нөхөрлж найзалт болж байгаа байхгүй юу? Эндээс маш их юм сурч байгаа. За би ахмад настай хүнтэй яаж ийн ахмад настай хүний онцлог юу байдаг юм бэ? Тэгээ бид өөрөөсөө бага насны жоохон хүүхд дүүнэртэйгээ тоглоод яадаг юм бэ? Ямар онцлогтэй энэ бүгдийг олж харж байгаа. Тэрэндээ бас тохируулж энэ тоглолтын стратеги юмнаар чи бас гар. Тийм байна. Тэгэхээр энэ бол маш гоё тийм чадварыг суулгаж байгаа гэж би бол ээж хүний хувьд бол харж байгаа тийм. Ер нь бол бас яг төвчээр те бас төвчээрийг бас нэлээд гүн суулгаж байна. Анхаарал төвлөрөх чадварыг нэлээд сайжруулдаг болоо гэж бодож байна. Энэ нь бол ерөнхий яг өсвөр үеийн хүүхдүүдэд бол хамгийн хэрэгтэй зүйл байгаа шүү дээ те. Яг энэ спортоор хичээснэ. За энд бас нэг гоё медаль харагдаад байгаа. Энэ Аз ТV аврагын медаль гэж байгаа тийм ээ. Хизээ болсон тэмцээн за 2023 онд болсон Аз ТV авраг гэсэн байна. Энэ яг энэ медалийн талаар ярмаар байна л да. Мөнгөн медаль авсан байна те. Ер нь Аз номхон далайн тэмцээнийг хамгийн анх одоо дэлхийн хотелын холбоос зохион байгуулсан. Тэгээд тэндээс улсуудаас ингээд сонгон шалгуулт явж байгаа Монгол улсыг сонгосон. Яагаад сонгосон бэ гэхээр манайх нэг маш их идэвхтэй үйл ажиллагаа болдог. Нэг удаагийн тэмцээнд нөгөө хүүхдүүд одоо хүмүүс нийлээд нэг 100 гаруй хүн тамирчид бол ер нь бол манайд илүү төлхөө одоо хөгжиж байгаа гэсэн. Тэгээд 23 онд юу болсон бэхээр 6 сард бид нар 8 орны 110 тамирч ирж манай Улаанбаатарт тоглосон байна. Тэмцээн болсон. Азийн аврагын тэмцээн. Тэгээд тэрэн дээр манай хашаа маань дэд байранд орчихсон. Тухайн ангилалт тий мөнгөн медаль авсан. Төрүүлжинд болохоор Сингапур хөгтсөн. За одоо тэгээд олон улсын ер нь томоохон тэмцээн хүлээж байгаа тэмцээн.
одоо хөлөгч тэмцээн гэвэл 7 сард Хятадын Ханчжоу хотод Азийн аваргын тэмцээн болно. 3 дахь удаагийн тэмцээн. Манай Монголд 23 онд болоод Австралид 22 өгөөд одоо энэ жил Хятад дуусах болно. Тэгээд 11 сар Туркийн Анкара хотод дэлхийн аваргын тэмцээн. За энэ хоёр том тэмцээн араасаа тий. За тэгээд манайх болохоор мэдээж дотоодын одоо сайн түрүүний дурдсан чансаа олох буюу бид нар цол зэрэг олгодог тэр тэмцээнүүд маань явна. За тэгээд 6 сард улсынхаа аваргыг хийгээд тэндээс шилдэг тамирчтай Азийн аварга болон дэлхийн аваргад сайн да. Тий. Үндсэндээ ерөнхийдөө тэр улсын аваргаас л Азийн аварга дэлхийн аварга руу явах тамирчтай тодруулдаг тий. Эндээс бол наснаас нь л даргаад ирэх нь тий. Яг дэлхийн аваргад болохоор яг 5 ордог. Тэгээд өсвөрийн тамирчин, эмэгтэй тамирчин тэгээд нийлээд 5 ордог. Тэр хүрээнд сонгон шалруулалт хийгээл тамирчтай хэлгэндээ. За дөрөв таны яриан дээр бас гарч ирсэн те. Дөрөв нь маш энгийн гэдэг жисэн те. Одоо ингээд студид маань бас хүлэг ер нь яг энэ спортын яг гол юу маань ирсэн байгаа учраас энэ дээр нэг дөрмийг жоохон ч гэсэн танилцуулчих гэж бодож байна л да. Бас эцэг эхчүүд үзэж байгаа эцэг эхчүүд бас хүүхдүүдэд энэ хүү спортоор хичээлүүлэх бас сонирхолтой байж магадгүй. Ерөнхийдөө яг ямар дөрмөөр явагддаг спорт юм. За товчуулж энэ 8 хэрцэх 8 буюу нийт 64 нүүдэлтэй одоо хөлөг байгаа. Тэгээ энэ дээр ерөөсө хар цагаан тэгээ хоёр диск гэдэг. Тэгээд энэ тэмцээн энэ тоглолтын зорилго юу гэхээр хар диск юм уу эсвэл цагаан диск болсон хоёр эсрэг тамирчин байна. Тэгээд өөрийнхөө эсрэг талын тамирчны дискийг л өөрийнхөө одоо хар өнгөл рүү хөрвүүлэх, цагаан бол цагаан өнгө гэж эргүүлэх. Тэгээд нийт диск дүүсний дараа хичнээн одоо өнгөний нөө харьцаа шүү дээ тийм. Жишээлбэл 32 бол тэнцэж. За тэгээд тэрнээс доош ингээд хожиж байгаа гэсэн. За одоо нэгээр илүүсэн ч л хожоод. Тийм нэгээр илүүсэн ч гэсэн хождог тийм. Тэгээд яг би товчоо юм ярьч. Жишээлбэл ер нь тоглолт эхлэхийн яг энэ байрлал дээр ингээд яг ингэж эхлэх юм байна тийм. Яг энэ байрлал дээр дөрөв нүд байсан. Үлдсэн 60 нүдэл. Тэр хоёр тамирчин нийлээд юу нь бол 60 нүдэл хийнэ л гэсэн. За тэгээд хар өнгнөөсөө эхэлдэг тоглоом байна. Хар өнгнөөсөө эхлээд тухайн цагаан диск байгаа дискэн дээр ингээд тавиад одоо энэ 2 хонд ингээд хавчиж байгаа. Одоо дундаа хийх зорилго. Тэгээд дундаа хийгээд тэгээд тэн дээр тарсан хичнээн одоо диск байна. Бүгдийг нь эргүүлдэг. Тэгээд шийдвэл одоо хараас эхэлж байгаа учраас энэ ингээд харангат болж байгаа. За дараа 2 дахь нүүдэл нь болохоор ингээд цагаанаас эхэлж байгаа тийм. Тэгээд ингээд. За нэг юм хөө байдлаар ингээд нүүдлүүд ингээд явна. Тэгэл ерөөсөө хамгаалах зорилгоор нэлээд бас ухаан зарах нь шүү. Ерөнхийдөө бол энэ чинь нэг хөлөг тоглоом учраас стратеги, тактик бүх юм байгаа. За гараа сайн бол бариа сайн гэдэг шиг гарааны бас маш олон төрлүүд байна. Дөрмүүд байна. Тэгээд гараа сайн. Тэгээд тоглолтын дунд үе, тэгээд тоглолтын төгсгөл үе гэдэг. Эндээ явдаг. Тийм ээ тий. Хамгийн түрүүнд ер нь түрүүнд эхэлсэнд нь давуу тал байна гэж яах вэ? Байхгүй. Хоёул яг тэнцүү юу? Тий. Түрүүний ярьсан одоо тактик, стратеги хэн сайн хэрэгжүүлж чадсан л одоо хожно л гэсэн. Тийм ээ тий. Түрүүл яг байрлалуудаа зөв эзэлж дугаалтууд тавьсан. Ер нь бол бусад одоо шатраас шилүүл ялгаатай нь бол адилхан оюуны спорт мөн юм уу? Гэхдээ нэг давуу тал нь түргэн тоглоод дуусах боломжтой. Тэгээд байрлал их чухал байдаг. Байрлалын стратеги их чухал байдаг. Тийм тоглолт. Ер нь шатар тоглодог хүүхдүүд ч юм уу энэ спорт руу хөрвж орол ер нь давуу тал үүсэх үү? Үүсэх байх уу? Одоо шатар дээр ч одоо маш олон цагаар тоглодог гэж байна шүү дээ. Тэр яг тэр стратегиэр ч юм уу дүрмэ тоглолтынхаа үндсэн дүрмийг судалсан байхад бол өөрөө хөгжүүлээд ингээд явчих боломжтой спорт. За бидний ярилцах хугацаа бас өндөрлөх төгсөн байна. Тэгээ ярилцлагын төгсгөлд ерөнхийдөө энэ холбоо за цаашд үйл ажиллагаа ямар үйл ажиллагаа хийхээр бас зорьсон байгаа. Бас төлөвлөгөө хитэн төлөвлөгөөг бас товчхон сонсъё. За манай холбоо бол анх үүсгэн байгуулагдсанаас хойш ерөнхийдөө энэ спортыг, оюуны спортыг олон таниулах, Монгол улсад түгээн дэлгэрүүлэх зорилго байсан. За мэдээж тэр зорилгоо бол бид нар хаяхгүй үргэлжлүүлээд явна. Одоо хоёрдугаар үе шат гэх юм уу? Тамирчдын нөгөө чанарыг илүү сайжруулах. За гадаадын одоо жишээлбэл Японы улсын одоо багш тасалжуулагч урьж авчих ч юм тий. Тэгээ илүү нөгөө чанартай за дэлхийн тэмцээн одоо Азийн тэмцээн гэдэг юм уу? Дотрооч байсан гэсэн бид нар шилдэг тамирчдад л одоо бий болох зорилготой л үүж.
За дээрэс нь манай дээр чинь яг орон нутг руу чигсэн үйл ажиллагаа жоохон зогсонгүй байдалтай байгаад байна. Тэгэхээр тэрийг илүү одоо сэргийх. Одоо жишээлбэл нийтдээ нэг 8 аймаг байгаа. Тэгэхээр үлдсэн аймагуудаа яаж хурж очих вэ? Нийслэлийн одоо бас бусад сургуулиуд яг уу. За мэдээж бас клубүүд байна. Тэ? Сайн дурын клубүүд эсвэл дуугаламж гэдэг нь тэрийг бас дэмжих тал дээр юм ажиллана да. Аа. За маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд та бүхэндээ нэвтрүүлгийн ивент гэдэг чинь вязгаан гарын бэлгийг бас гардуулнаа. Тэгээ энийг бас та бүхэндээ товчхон танилцуулчихъя. Тэгээд шинээр гарч байгаа. За шүршдэг арц ганга гэдэг ийм бүтээгдэхүүн гарсан байна. Тэгээд энийг бол өрөөцөлгаандаа бас цацаа шүршчихэд бол өрөөнөөс бол ганга арц одоо үнэртэй байж байгаа юм. Ер нь бол уугуулах шаардлагагүй болсон байна. Тэгээд ийм салфетик байна, за савн байна, лав байна. Гэх мэтчлийн бүтээгдэхүүнүүд бол бас үйлдвэрлэгдээд хэрэглэгчдийн гар дээр очиод бас удаагүй байгаа. Тэгээд эндээс бас та бүхэнд нэг багахан гарын бэлгийг бас бэлэг болгоод үгүй. За баярлалаа. За баярлалаа. За ингээд та бүхнийх бас цааш тийм тэмцээн уралдаан, за мөн төлөвлөж байгаа, хийх гэж байгаа ажил мөртнөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ урилгыг маань хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ хоёр дүүдээ бас амжилтыг хүсье. Дүүдээ бас одоо тонгодохгүй болгож байгаа улсын аврагт нас амжилт хүсье те. Улсын аврагт амжилт үзүүлээд Азийн авраг, дэлхийн авраг гэх мэт чинь том тэмцээн уралдаануудаас бас амжилт үзүүлээд дахин бас манай студид хүрэлцээрээ ирээрээ гэдгийг бас хүсэж байна. Ингээд энэ удаагийн зочноор за Отелес сонирхчдын холбооны гишүүн, за Чинзөрөг, за эцэг эхийн төлөөлөл аригчаа, за өсвөрийн шилдэг тамирчин, за хаш эрдэнэ, за Отелес спортын залуу тамирчин мандах нар оролцлоо. Нэвтрүүлгийн туршлагатай үзэгчид маш их баярлалаа. Хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Маргааш иргэн уулзлаа. Тэр баярлалаа.